Баруун Мөсийн утга зохиолын 2 дугаар чуулган энэ сарын 23-наас 24-ний өдрүүдэд Ховд аймагт болж байна. Энэ удаагийн чуулган нь Монголын зохиолчдын эвлэлийн түүх тэрэн жилийн ойг тэмдэглэх жилийн ажлын хүрээнд Монголын их соён гэгэрүүлэгч төр шашин соёлын нэрт зүтгэлтэн зай бандата намхаа жамцын нэрэмжит болж байгаараа онцлогтой юм. Чуулганы үйл ажиллагаа хий соёл, утга зохиолын онцлог эрхэмлэх зүйлээс бүтээл төрөлийг олон нийтэд таниулах түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн шинэлэг арга замыг эрэлхийлэх, бүс нутгийн уран зохиолын салбарын өнөөгийн байдал, цаашдын төлөвийг хэлэлцэх салбарын хамтын ажиллагаа, уялдаа холбоог бэхжүүлэхэд чиглэж байна. Чуулганд Баруун Мөсийн 5 аймгийн зохиолч, яруу найрагчид, бичгийн мэрэгдүүд, утга зохиол судлаач, шүүмжлэгчид гэсэн 60 орчим хүн оролцож, уран бүтээлийн онгод үзэл санаа төсөөлөл, шинэ эрэлхийллийн тухай харилцан сан солилцож байгаа юм. 2 дугаар чуулганд Баян Улгийн аймаг, Уус аймаг, Говьалтай аймаг, Баян Хонгор аймаг ингээд Ховд аймгийн 5 аймгийн зохиолчид, салбар зөвлөлийн дарга нар яруу найрагчдад цуглаж өнөөдрийн хөдөө нутагт уран зохиолыг хөгжүүлэх ямар арга зам байгаа тухай, мөн ялангуяа энэ орон нутагт байгаа залуу авиаснуудыг хэрхэн яаж дэмжих талаараа жинхэнэ хэлцэж ярилцж байна. Энэ дээр хэд хэдэн итгэл хэлцэж байна. Өнөөдрийн уран зохиолын тулгымдсан асуудлын тухай, ялангуяа залуучуудыг яаж дэмжих тухай, төр засгаас уран зохиолыг хэрхэн яаж дэмжих үү гэдэг асуудлыг гол үндсэн асуудал болгон ярьж байгаа юм аа. Энэ удаагийн бас нэг чуулганы онцлог гэх юм бол энэ онол практикийн хурлууд, чуулганыг дид хөтөлбөрүүдэд хуваагаад ингээд удирдах, ялангуяа энэ баруун бүс нутгийн зохиолчдын уран бүтээлд задлан шинжилгээ хийж бусад хүмүүст таниулж сурталчилж байгаагаар онцлог. Тэгээд энэ үйл ажиллагаа маань ингээд баруун бүс нутгуудаа уламжлалт болгон цаашдаа зохион байгуулна. Тэгээд чуулганыхаа дараагаар бас энэ бүс нутагтаа төдийгүй бас улсын орон даяар зохиолчдоо ард түмэнтэй хандсан юм нэгдсэн уриалга гаргахаар ингэж бас хичээж ажиллаж байна. Тэгэхээр энэ бол бас урд өмнөхөөсөө илүү бас өргөн цар хүрээтэй, илүү их үр өгөөчтэй ийм сайхан арга хэмжээ болж байна. Монгол улсын Баруун Мөсийн аймагуд утга зохиолын нэгдсэн үйл ажиллагааг ээлжлэн зохион байгуулж ирсэн бөгөөд өнгөрсөн жил Баруун Мөсийн утга уран зохиолын анх дугаар чуулганыг Завхан аймагт зохион байгуулж байсан юм. Уг чуулганыг жил бүр зохион байгуулснаар нийгмийг соён гэгэрүүлэх оюун үнд бүтээлийг бий болгож дараа үедээ өвлөөлөх, мөн соёлын салбар тэр дундаа утга зохиолын чиглэлээр бүтээн тойрож буй хөдөөгийн зохиолчид өөрсдийн өмнө тулгамдж буй зүйлсээ тодорхойлж гарц шилээ олоход энэхүү чуулганы ач холбогдол оршиж байгааг оролцогчид хэлж байлаа. Ер нь зохиолчдын бид бүхний эрэлхийлж байгаа зүйл бол өнөөдрийн бидэнд тулгамдж байгаа асар олон шалтгаанууд байна. Өнөөдрийн бидний бодит байдал ямар байна? Цаашид бид юг эрэлхийлж ямар шинжилгээ хийх юм бэ? Ямар алхам хийж дараагийн он цаг руугаа явах юм бэ гэдгийг бид нэр маш их ярилцаж эндээсээ шийдэл гаргаж байна. Энэ уулзалтын хүрээнд бол бид нар гарц тэр шийдлийг бий болгох, тэгээд түүнэр үгээ халах ийм л зорилго тавьж ингэж явж байгаа. Тэгээд мэдээж хөдөөгийн зохиолчд бид нар бол төрийн статустай биш учраас, төрийн бус байгууллагын статустаар ингэж явдаг учраас үнэхээр энэ үндэсний уран зохиолоо гэсэн тэр яруу найраг утга зохиолын жинхэнэ мөн чанарыг дээдэлсэн, хайрласан ийм цөнх гэж хэлж болохоор хүмүүсийн нэгдэл дээр явж байгаа ийм салбар. Энэ бол энэ Тугаазын гэдэг юм уу тийм ээ, энэ их оюуны бядтай энэ Монгол улсын маань соёлын тэргүүлэх бодлого байх ёстой гэдэг энэ зүйлийг тэргүүлэх бодлого өнөөдөр дэмжигдэж явах ёстой. Бидэнд өнөөдөр бас хүч хэрэгтэй байна. Нэгдэн нийлжийн зохиолчид төрийн хараанд тодорхой хэмжээнд бас хүртэж орж эхэлж байна тийм ээ. Ингээд бидний энэ зорж байгаа ажил бол цаашид амжилттай сайхан үргэлжлээд явах байхаа. Ер нь бол баруун бүсээрээ гэдгийн цаана Монгол улс даяар бүх 21 аймаг даяар энэ утга уран зохиолын соёлын салбар маань маш сайхан хүчрхэг болоосаа.
Чуулганы үйл ажиллагаа утга зохиол, оюун санааны мөнхийн өв баялаг сэдвүүд хэлэлцүүлэг, онол амьдралын бага хурлаар үргэлжлэж байгаа бөгөөд орон нутаг дахь соёл, утга зохиолын амьдралын төлөв байдал, ховд их сургуулийн дэргэдэх утга зохиолын дугуйлангийн уламжлал, шинжилэл, Хөөдөөгийн Эрдэнэбаатарын яруу найраг, бичлэгийн арга барилд хийсэн зарлан шинжилэл, ажиглалт, хөдөө орон нутгийн утга зохиолын хөгжил, өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлын талаар 10 орчим илтгэл хэлцэх юм а. Чуулганы үр дүнд хуралдааны явцад гарсан санал, шин санаачлал шийдлийг тусгасан зөвлөмжийн төсөл боловсруулан хэрэгжүүлэх юм байна.